Сайн байцгаана уу? Цэцэрлэгийн багш болцол сургалтанд оролцогч 4-р цэцэрлэгийн багш Алмаа байна. За бага насны хүүхдүүдтэй эцсийн эхчүүдийн хувьд гэрийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэдгээрд ойлгуулах, түүнийг хамтран хэрэгжүүлэх талаар аюулгүй дүрмтэй байх хэрэгтэй гэж би боддог. Ийм ч учраас эцсийн эхчүүдтэй гэрийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зөвлөө зөвлөмжийг тогтмол өгч ажилладаг. Үүний үндснээр эцсийн эхчүүд маань хүүхдүүдтэй болон болохгүй гэсэн тэмдэг тэмдэглэгийг ойлгуулж аюулгүй байдлын гэрийн дүрмтэй болсон. Үүн дээр үндэслээд манай гэрийн аюулгүй дүрм зөвлөгөө зөвлөмжийг та бүхэндээ хүргэж байна. Аюултай зүйлд хүрч болохгүй гэсэн тэмдэг тэмдэглэгийг хэрэглэж хэвшээрэй. Эмийн хайрцаг хүүхдийн гар хүрхгүй газар байрлуулаарай. Усаа гамнаж хортой бодисд хүрхгүй гэдгийг хүүхдэд хэлж өгөөрэй. Халуун зүйлд хүрч болохгүй гэдгийг ойлгуулаарай. Аюултай зүйлсээр тоглож болохгүй гэдгийг хүүхдэд ойлгуулаарай. Цонхны тагтан дээр гарч тоглож болохгүй шүү. Галаар тоглож болохгүй шүү. Танихгүй хүнд хаалгаа тайлж өгөхгүй бөгөөд гэрийн нууц зүгтээ болоорой. Ахуйн осол гэмтлээс та бид үр хүүхдээ хамгаалж чадна.